Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалыг бас овчин засхан Мөнх тунх Бид адад явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүч байна Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутган гарч чадахыг манай хөрхөн супер хүчтэй бүгдүүд хайж олноо Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна, эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн бүгдүүд байна Мухтух Ингээд энэ айтмыг нь авчих бол за одоо дайрнаа. Мөнхөө чи 10 ах бит хоёр туслахгүй юм уу? Дандаа л уцаараа тоглож явах юм. Гүй дээ. Тунх минь. Оо! Хожигдчихлаа штэ. Энэ удас дандаа гацж явах юм аа. Оо! Энэ гар уцаа авахта бас л өмнөх уцаа гацаад ингээд авсан бидтэй. Мөнхөө. Тэр чин хуучин загвар штэ тунхаа. Дахиад л гацаад ах юм энэ одоо. За шинэ утас авах цаг болсон бололтой. Бүр шинэ янзын ухаалаг утастай олно. Бас PlayStation 5 ч юм уу? Эсвэл цоо шинэ компьютертай болсон ч яах вэ? Тэгээд бас Nintendo Switch. Нэрээ VR төхөөрөмжүүд аваад пям гэж бодит ертөнцид байгаа юм шиг тоглоод. Яа, ёстой гоё нахта. Мөнхөө. Өмнө нь зөндөө юм 10 ахаар авахулсан бидтэй. Одоо заримыг нь огт ашигладгүй гэж. Дахиад л гээд тэгснээ гацаад байна. Ави ингээл ах юм. Яа тийм. Аммаар л байгаа юм чин дээ. Мөнхөө. Хүн өөртөө хэрэгцээтэй болон шаардлагатай зүйлсээ л авч явах хэрэгтэй. 10 ах хэлж байсан шүү дээ. Санахгүй байгаа мó? Хапмаар л байгаа юм чинь. Дандаа тэгэл ингэж албас ийж болох мөнхөө би бай гэж дандаа өглөж ах юм. Ой мөнхөө дээ. Нааш юм бэ? Шүн ингээд ойлц юм уу? За, үлгэрээр аялах цаг болчихсон байх шүү дүүнэр минь. Yes! 10 ахаа. Өнөөдөр ямар үлгэрээр аялах юм бэ? За байз. Аха. Ах нэг үлгэр олчихлоо шүү. Их сонирхолтой үлгэр байгаа. Окей чи чааш. Ийм ч болохгүй. Яасан гинэ мөнхөө? Юу чишээ? За үлгэрээр аялах уу та? Алтан загсны үлгэр. Хөрс алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөгцөнхөр далайн эрэг ирмэг газарт эрт үрд цагт эмгэн өвгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод торон усан тавьж загс шүрдэж эхлэв. Адаг сүлдэн шүүртэл алтан загс баригдав. Аливаа загснаас онц алтан загс болвол адгуус амтнаас онц хүний хэл мэднэ. Амийг минь авраач гэж алтан загс гуйв. Өвгөн болсон ах минь өршөөч хайр. Өрх торноос минь мулталж усанд буцаач тавина уу? Ам биеийн минь оронд аль дуртайч нь өгн нөмц. Энэ үгийг сонсоод өвгөн их цочив. Ямар жигтэй хэрэг вэ? гэж ажиг сэжиг төрж айхах зэрэгцэж алтан загсыг тавихтаа чиний өгөх юм надад хэрэг байхгүй. Чиний үнэтэй би надад олж болохгүй. Ачид тэнгэртээ өшөөгдөж амар минь яв
гэж сайн үгэн хэлж сайхан өрөөл тавив. Өвгөн тэндээс буцаж гэртийн харж ирээд өнөөх сонин юман эмгэндэн ярьж хэлв. Өнөөдөр би талаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам би аварч усан тавихыг гуйж аль дуртай юмыг над өгье гэхтэн айд сандраад би юу ч авч чадсангүй. Ирэх хүмүүхэг амтан гэж эмгэн өвгнөө зэмлэв. Өвгөн гэдрэг явж өнөөх далайдан ирэв. Алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Явдал учир юунд ямар хэрэгээр ирээ? Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Алтан загаснаас юм авч чадсангүй гэж манай эмгэн намайг маш ихээр зэмлэж идэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гинэ. Ачит буурал өвгөн минь зарж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтэн. Эрэгт тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь. Өвгөн гэртэн иртэл өнөөх загасны өгсөн өнгөтэй сайхан твш өмнө хөвтөж харагдан. Эмгэн дэрэгдэн зогсоод элдвэр хараахан сонсогдов. Ирхүү тэнэг амтан энэ твшийг гойсно. Твшээр юу хийх вэ? Дими юм авч ирэх юм. Бас буцаад яв. Байшин аваад ир. Гэж өвгөн гэдрэг буцаж өнөөх далайдан ирэв. Алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Явдал учир юунд ямар хэрэгээр ирээ? Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж байна. Байшин хэрэгтэй юм гинэ. Ачит буурал өвгөн минь зарж ирсэн хэрэг чинь зовх юмгүй бүтнэ. Эрэгт тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь. Эвдэрхий муу гэр чинь шин байшингаар солигдноо. Өвгөн тэндээс буцаж гэртээ хурж ирвэл гэр байсан газарт нь гэгэн цагаан өнгөтэй байшин харагдаж гин. Иргүү муухай амтан бэ. Энэ байшин гуйсан уу? Харц язгуураас сольж тайж олохыг хүснэ. Хамчлах тариачнаа байж ноён болохыг хүсэж байна. Өвгөн гэдрэг буцаж өнөөх далайдан ирэв. Алтан загас өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд л ирвүү бас. Явдал учир юунд ямар хэрэгээр ирээ? Хатан дээд загас минь манай эмгэн улам ихээр харааж байна. Ноён л болох санаатай гин. Ачид буурал өвгөн минь эрэгт тэнгэрийн өршөөлөөр эмгэн чинь хатан болох болно. Өвгнийг буцаад иртэл өндөр сайхан байшин өргөө сайхан орд нь өмнө харагдаж гин. Урдийнхаасаа эмгэн нь улам догширч өвгөнд тушаав. Эцэн хаан болсон ч ирэх юм ба чамлан би. Тэнгис далайг эцэлж тэнгэр газрыг зэхэр маар байна. Алтан загас өөрөө албад зарц минь болог. Яв гисэн газарт маань байг. Зогс гисэн газарт маань зогсож байг. Өвгөн эмгэгний өөдөөс юу ч хэлж чадсангүй. Тушаалыг нь дагаж гүйцэтгэхээр дуугүй гэдрэг яв. Хайда. Бас л янзын олон юм хүсдэг эмээ байна да. Би өвгөө ахын оронд байсан бол азтай саврын бүх нохой муурнуудыг орон гэртээ болгохгүй юу? Ингээд энэ улсын ард иргэд нь хайцсан бол Харин бүгдээрээ дайжаад хотоосоо явчихсан юм байх та. Шунал гэж аюултай зүйл байна шүү. Тийм шүү дороороо минь. Аюултайгаар барах уу та. Бусдыгаа ч байтугай хөөхий өвөө хүртэл ингэж зовоож байна шүү дээ. Эвгүй. Ямар азар манай мөнх нэх их хүсэл хүсдэггүй юм те. Димэ мөнхөө. За найзуудаа би арай ч юм шуналтай байна гэж юу аах вэ? Миний түрүүний лабораторид ярьсан зүйлсийг мартаарай заа юу? Одоо бодсон чинь бас арай л хэтрүүлчихсэн юм шиг санагдчихлаа. Манай мөнх үнэхээр мундаг хөгч шүү. За бүгдээрээ юу ч гэсэн үлгэрийн гол дүрээ олох уу та? За даваараг үлгэр болгон дээр цасхан ингээд хэдүүлээ хайж болох уу та? Гингүүт гол дүр нь пүн гэж гараад ирдیں۔ Те. Хэдүүлээ хайх хэрэг бараг байна уу? Хүй, тэр нөгөө аваа биш үү? Муу юм биш үү? За, тэр хэлээвэз. Энэ зохиолч ах маань арай залах уу юу? Хүүе басраа хинтээ яриад байгаа юм бэ?
Юу ч хэдүүлээ өвөтө очиж уулзъя. За тэгье. Сайн байна уу өвөө? Привет, дети. Би куда торопимся? Что? Энэ өвөө орос хэлээр яриад байна уу да? Оо, за байз. Хэдүүлээ чинь нэрээ орос ардын үлгэрээр аялж байгаа шүү дээ. Одоо яаж шуухан хэл амаа ололцдог юм бэлээ дээ. Что? Говорящая собака. Он что сказал? Да. Антошка, пойдемте метамошку, Антошка. Дрели-вели, трали-вали, это мы не проходили, это мы не потовали, барам-пам-пам. Ой, боже мой. Хүүе, хэл нэвтрэлцгүй болохоор хамаагүй зүйл яриад хэрэггүй баха. Басраа. Юу ч гэсэн бүгдээрээ 10 хаас асууцгаая. Дүүнэр минь зүгээр үү? Ямар нэг юм болоо юу? Бид нар харин үлгэрт орж ирсэн чинь үлгэрийн баатар маань орос хэлээр яриад байна. Оо, яадаг вүлээ. За. Ах нь одоохон засаадах юм. Моя бабушка сказала мне идти и прийти. Одоо яадаг вүлээ хүүхдүүд минь. За баг Google Translate-д ажиллаад эхлэв. Айгуусаа хэл нэвтрэлцэж шин. Альсгүй бол HippoCards ч юм уу, Tomyo ч юм уу. Сайн байна уу та? Өвөө, бид алтан загсанд очиж хүслээ гуйхаар явж байгаа хүнийг хайж байгаа юм аа. Та мөн үү? Эдэ мөрмөн мөндөөмөн элдэ хүсэл дэмэгнийхэн эрх юм бийг тааруулахаар энэ байгаа өтөл наснаас илүү ингүү зовлон дунсан, игэлгүй заяа алгуулсан өвгөн тэр би байна. Өвгөн ах минь дээ. Өөрөө яах гэж ингэж их зовно вэ? Хайртай хүнтэй босуу. Хурч очоод залруулаач дээ. Хүсэд болохгүй байгаа зүйлийг хүчилж би хэрхэн чадах вүлээ? Ханаж дуусахгүй тэр их шунлыг харалган өвөн барагдуулж үрж чадахгүй байна да. За өвгөн ах минь дээ. Одоо шүлэглэж толгоос үл холбож яриха болио. Та нарыг чинь харин уран яруу хэвлүүхэн гих чинь яриад байхаар нь муу өвгөн ах нь уянгалж өглөө штэ. Өвөө, бид нар танд юугаар туслах вэ? Бидний тусалж чадах ямар нэгэн зүйл байвал өвгөн ах танд туслая. Одоо хэрхэх талаар өвгөн ахт нь ямар ч арга алга да. Ингээд ерөөсө бид нар тантай хамт яваад имээдээ уулзаж болох уу? Нээр нь тийм шүү. Энэ бүх болж байгаа үйл явдлыг төдийлөн анзаарахгүй яж магадгүй. Бид нар тэгвэл хамт явж болох уу? Өвгөн ах минь. Бурхан. Эдэ хүүхдүүд минь тэрч бараг дими байхаа да. Эмгэн минь одоо миний таньдаг хүн биш болсон. Та нар минь аюулт чорж мэднэ хэрэггүй. Та санаа зовлтгүй. Бид нар очоод учир явдлыг нь төвөггүйхэн ойлгуулчих. Тийм болохоор бид нарт итгээ буурлах минь. Окей? Окей. Та нар болохгүй байна. Татварыг 3 дахин нэм. Энэ өдрийн хоол болж байна уу? Өдгөө тэр зарсан үгэн хаана байна? Яасан актер ууртай байна. Харин хэд нар чинь нар сарны чимэгтэй гантхэн энэ өргөнд минь навсгар өвгөнтэй минь хамт надад бараалхаж байна гэдэг чинь нарийн учир байгаа л үсттэй. Бид өвгөн буурал ахаас учир явдлыг нь олж мэдээд танд бараалхаж үнэн учрыг хэлэхээр ирлээ. Үнэн учрыг? Тэр чинь юу гэсэн үг юм? Таны алтан загснаас хүссэн химжээшгүй их эд баялаг эрх мэтлээ буруу ашигласнаас болоод таны улсын ард иргэд дайчаад гудамжинд нэг ч хүн байхгүй байна. Таны энэ захгүй их хүсэл таны ард иргэд мөн таны хань өвгөн ахад хүртэл хэцүү байна шүү дээ. Та гэхдээ арайчтэй. Энд бүр басра. Ийм зүйл болсон бие. Хэцүү зүйл болжээ. Гэхдээ тэр ард иргэдийн шаналж цугаад хаашаа дайжиж алах болох надад юу н ямар хамаа байна. Тэдэнгүй одоо газар дэлхийг захирах хинжээшгүй хэрэг мэдлэлтэй болох гээд байхад
Энэ улсын ард иргэдэд санаа тавих цаг надад даан чалгадаа хүүхдүүд минь. Ярддаг амьтдтай хүүхдүүд эд нэг л жигтэй шүү. Айхуу бол миний эрх мэдлээ олж авах үеэр саад хийж мэдэх юм. Манайха. Энд нэг л байдал биштэй байгаа юм шиг санагдаад байна да. Алуу харуулууд энэ хүүхдүүдийг яг одоо бариад ав. Алуу төрглөөч. Зүгтаарэ. Oh no! Зүгтаарэ. Манайха намайг дагаарай. Хурдлаарай. Намайг дагад нисээрэй. Тэнд нэг цонх байна. Ярддаг. Бас дээр нь нисдэг нохоо юу та? Юу болоод байна? Алуу эднийг бариарай. За одоо гарцгүй. Эндээ үлдэх шивтэй. Найзуудынхаа орхио зүгтдэг. Гүм хүүхдүүд байна да. Миний сүүлчийн хүслийг биелүүлээд найзуудыгаа эргүүлэн авч болно гэж хэлээрэй. Харин навсгар үгэн чи хэлж загсан ёсоор миний хүслийг өтөр дөргөн очиод хэлээд ир. За гуруулаа нөгөө эдгээ яаж судлах уу? Би зүгээр оронгуудаа царайгаа ийм болгож байгаа. Say hello to my little friend гэд бодоод эхлэх үү? Тэгж болохгүй баха. Харин тийм болохгүй. Тэр зэргүүд зүгээр л тушаал дагаж байгаа шүү дээ. Тийм байх шүү. За, хүүхдүүд минь хэцүүдлээ шүү. Алуу хурдлаарай, шалуулаарай. Буурал ах минь ээ. Юу болсон бэ? Манай хэд яасан? Манай хэдийг хаашаа аваад явсан юм бэ? Хүүхдүүд минь өөдгөө шунал тэмгэн алтан загсан дээр очиод сүүлийн хүслийг нь биелүүлгэсэн. Гагцхүү найзуудыг чинь хүслээ биелүүлж байж л сулна гэсэн шүү. За юу ч гэсэн бүгдээрээ алтан загас дээр очиод нөгөө хэдийг яаж суллах талаар асууж болох юм? За тэгвэл бүгдээрээ бушуухаа очицгоё. Хурдлаарай хүүхдүүдээ. Алтан загсаа! Алтан загсаа! Хүндэт өвгөн ах минь үрээд ирвүү бас. Явдал учир юунд ямар хэрэгээр ирэв? Атандээ загас минь хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд загинснаас илүү улам ихээр харааж хөгшин намайг амраахгүй. Хөө загнаад болдгүй. Хүслээ та хэл. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гин. Эзэн хаан болсон ч ирэх ямбаа чамлна гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гинэ. Алтан цагс чамайг албат зарцаа болгоно гин. Яв гисэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гинэ. Юу ч болоод өнгөрчихвдөө хаа? Ямар ч байсан алтан загас маань бол найрангу гондоод явчих шиг боллоо дөө. Нөгөө хэд дээр ер нь очие дөө. Хідүүлээ эмээгийн хүслийг нь биелүүлээд ядаж хэлэн тэгж хэлээд нөгөө хэдийг заавал буцааж авъя. Тунх засан 2 манд гайгүй байгаа да. Басраа дороороо хурдан хөдөлцгөөе. За тэгье дээ хүүхдүүд. Би ч гэсэн эмгэнэ ятахыг бодъё. Хүүе эмгэн минь энд чинь одоо юу болов вэ? Алтан антик чулуутай орд харшнаалга агсан сэлэм хуягт эрд цэргүүч нь хаачаа вэ? Тунха цасгаа зүгээр үү? Зүгээр үү? Ямар нэг юм болоогүй үз? Зүгээр дээ басраа. Зүгээр дээ. Харин та хэдийг яасан бол гэд санаа зовж байлаа. Имгэн би одоо л ухаарлаа. Энэ хүүхдүүд надад бас ойлгуулж ярьж өглөө. Мунхаг миний хязгааргүйг шумлаас болоод олон ард иргэд бяцхан үрс та хэдийг. Гүй тэр дундаа насаараа ханилсан үгнийг хүртэл үнэхээр их чилээжээ. Шунал ихтвэл шулан болно гэдгийн үлгэр энэ олж дээ. Тийм шүү. Аливаа зүйлд хэмжээ хязгаар заавал байх хэрэгтэй. За бид нар ингээд буцах төхөж байна. Имгэн өвгөн ах 2 маань ивтэй нартай сайн сууж агаарай. Баярлалаа хүүхдүүд минь. Та нар байгаагүй бол хөгшин толгой би яаж мөнгөнөж байхаач төсөөлөхгүй байна. Энэ үлгэр чинь бүр янзын их үйл явдал боллоо шүү Юу ч болчихвдөө. За бүгдээрээ үлгэрээрээ аялчихсан юм чинь одоо буцхоо да.
Хүй, наад үгийг чинь цасхан хэлдэг биш үү? За яах вэ басраа? Тэгтээ хэлснийхэн дараа ингээл гэрэл гинт гарч ирээ. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд ч байна. Атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муудан гарч чадхыг манай хөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо. Бид адал яг Гэртүү